Сайн байцгаана өрхөн мөндөд сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд нэлийн подкаст хийж чадлагүй бас нэлийн олон хончлоо. Тэгээд маш завгүй өдрүүд өнгөрч байлаа. Ямар ч байсан коронавирус гээд уг нь бол ажил зогсчихсон. Ер нь ингээд хүн болгон гэртээ байгаад ерөөдөө ингээд нэг тийм завтай болчихсон юм шиг боловч миний хувьд лавл үнэхээр их завгүй өдөр хоногуд өнгөрлөө. Сүүлийн ялангуяа 2-7 хоног бараг тий. Тэгээд гэртээ ч бараг үзэхдэггүй шахуу өглөө гараад орой орж ирээл ажиллаа хийгээд хажуугаар нь бас хүмүүс туслаад нэлийн завгүй байлаа. Тийм байгаа. Тэгээд эндээ маань бас яач маш их холбоотой уялдаатай тим ном энэ удаа уншиж байгаа. Тэгээд уншиж байгаа гэж хэлж байгаагийн маш шалтгаан болохоор нэлийн зузаан ном. Тэгээд маш их мүлжүүртэй, маш их ярих сэдв одоо өргөн учраас бид хоёр хувааж уншихаар болсон ба тий. Тэгээд би одоо ингээд саяхан ярианаасаа эхлээд бол нэг маш их завгүй амьдралынхаа тухай багахан дурдсан ба тэр манаас шалтгаантай ном маань бол Boundaries буюу бид хоёр хийх хязгаар гэж орчуулсан байгаа. Гэхдээ яг яриан дундаа бас boundary гэдэг үгийг нэлээд хэрэгжилж магадгүй. Гэхдээ яг энэ үг маань өөрөө болохоор хийх хязгаар өөрийн гэсэн тэг хүний орон зай, миний орон зай ч юм уу те миний хийх хязгаар гэдэг зүйлийг илэрхийлж байгаа. Тэгээд яг энэний талаар хамтдаа ярилцсанаа. Тийм. Маш сонирхолтой ном байгаа тийм. Маш их зүйлийг ингээд уншиж байх хугацаанд сурсан. Тэгээд яг detail болгоныг бол яг ярьж амжихгүй. Тэгээд багасгаад бид хоёрыг 2 подкаст болгоод хийя гэд ярьсан. Тийм болохоор яг чухал бас өргөн биднэрт тохиолддог яг тэр зүйлүүдийг бас түүж аваад бид хоёр ярихаар бэлдэж байна. Тийм. Тэгээд boundary гэдэг тэгэхээр номоо эхлэхээс өмнө бас ерөнхий нэг маш гоё нэг тийм ойлголтыг бас сонсогчдод өгье гэж бодож байна л да тий. Тэр нь юу гэхээр саяхан бас нэг гахалтай номлол дээрээс яг boundary-ны тухай сонсч байлаа л да. Номоо уншиж явах явцдаа тий. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр Нехемия номон дээр одоо гардаг тий. Нехемия бол одоо тэр иш үзүүлэгч хүн Персийн хаанаас гуугаад одоо Иерусалимд очиж буцаагаад тэр сүм чуулгана барих тухай ингээ гарч байгаа юм л та тий. Тэгэнгүүт тэн дээр ингээд одоо сүмийг барьчаад сүмийн гадуур нэг юм хашаа барьсан байна л да. Тэгээд тэр хашааны тухай тайлбарлаж байгаа байхгүй номлол дээр маань пастор юм бол гол номлолын агуулга болохоор яагаад тэр хашаа байсан бэ гэдэг одоо асуулт тавьчих. Тэгэхээр нэгдүгürt тэр хашаа гэдэг зүйл бол альва тэр дотроо байгаа юмыг одоо хамгаалах үүрэгтэй гэдэг нэ. Хамгаалах үүрэгтэй. Тэндээс ургуулад бодоод үзэх юм бол тэр үнцэнтэй зүйлийг одоо ямарваа нэгэн байдлаар хамгаалах хашаа байхгүй болвол хулгайч ирээд тонох тий хин дуртай нэрээд аваад хэрэглэгч гэдэг юм уу. Тэр нөгөө үнцэнтэй зүйлийн маань одоо тэр гол үнцэн нь алдагдахад хүрэх тийм аюул учирдаг. Тийм учраас хашааг бол заавалжгүй гадуур нь барьдаг. Тэ бид нэр бас одоо монгол хүнд бол илүү ойлгомжтойгоор ярих юм бол магадгүй хонио хашаа гэдэг юм уу те хоныг хашихгүй болвол ирээд чон идэж штэ те шөндөө ингээд тэгээ зарим үед болохоор хашаага их намхан барьцсан ч юм уу мөн одоо хашааныхаа гадуур дахиад ингээд одоо харуул хамгаалалт тавихгүй болохоор чон бол бүр хашаа руу н орж ирээд хоныг идчих ч юм уу те янз бүрийн тийм олон үзэгдлүүд байдаг. Тийм учраас энэ хашааг сайн барих, хашааг найдвартай зөв барих гэдэг энэ асуудал бол өөрөө тэр үнцэнтэй зүйлийг хадгалах, хамгаалах юм маш том үүрэг гүйцэтгэж идэг юм байна л да. Тэгэхээр өнөөдөр номоороо бол бид нэр яг энэ одоо хамгаалалтын тухай илүү тодорхой, илүү нарийн одоо авч үзэх байгаа. Тэгээд
Хүмүүс бол ерөнхийдөө яг ингээл boundary гэдэг за миний хэл хязгаар, миний орон зай гэдэг утгаараа ерөнхий ойлголт бол байгаад идэг боловч миний хувьд ч яг номоо уншихаас өмнө бол айгүй өөр ойлголттой байсан тий. Тэгээ ном маань бол маш их зүйлсийг биднэрт ингээд сургаж байгаа. Тэгээд айгүй тийм өөр өнцгөөс олж харсан тийм ном ба. Тэгээд нэгэн эмэгтэйн түүхийг сонсцгоё. Сэрүүлэг орилж түүнийг сэрэн. Тэр нойрд дугаасаа болж ядарсан нүдэ дөнгөн нээгээд хангин хашгирах сэрүүлгийг унтраана. Орныхоо хажуугийн гэрлийг асаанга хан руу ширтэн харж өнөөдрийн үүрэг ачаанда өөрийгөө бэлтгэжээ. Энэ өдөр түүнийг ямар нэгэн айдас нүмерч орхисныг тэр гайханга Бурхан хандан эзэн минь та бидэнд баяр хөөртэй амьдралыг өгдөг биш билүү дээ хэмээн бодгоцоор яагаад ийхүү дүнсэснээ саналаа. Хүүгийнхээ багштай уулзах юм байна шүү дээ. Өмнө нь багштай нь ярьж байсан яриа санаанд нь буулаа. Хүүгийнхэн зан аашийн тухай асуудал. Охины сургууль дээрх жүжигийн хувцсыг ойх юм байна штэ. Гэх зэрэг араасаа хөрсөн их санаа зовлт түүнийг нэгэн мэдхнээ өчигдрийн тухай бодол руу хөтлөн оров. Уг нь өчигдөр ойчих ёстой байсан юмсан. Гэтэл ээж ирээд явсан шүү дээ. Ямар ч аргагүй ээжигээ бодлгүй л яах вэ? Мэдээж түүнд бүх оройгоо зарцуулчихсан юм байна. Гэхдээ ядахтаа ганцаардаж байгаа ээжтэй багч гисэн хань болсон бол болж дээ хэмээн өөрийгөө өмгөөлөв. Өглөөний 6:45 болоход багтахаа бараг л байчихсан юпгнийх нь татагдахгүй байгаа цахилгаан түүнийг бүх өнгөрсөн бодлоос нь чирээд одоо цаг дээр аваад ирлээ. Өнөө хэдий сэрээж хоол цагаа бэлтгэх гэж өчнөөн ажил байгаа гинтхэн саналаа. Бүх гэрийнхнийхээ явуулаад хамгийн сүүлд нь гараад машин дотроо нүрээ яаран сандран хагас дутуу бодно. Ажил руугаа яаран гүйж орох зур цагаасаа аль хэдийн хоцорч өгсөн байлаа. Компани нь хүний нөөцийн албаны захиралгүйгээр хурлаа эхэлчихсэн байв. Өглөө тэгсгэд өнгөрлөө. Хариу өдрийн хоолндоо гарахын өмнө нэгэн дуудлага ирхэн тэр. Түүний хамгийн дотны сайн найз нь 20 гаруй жил нөхөрлөж байгаа. Харин тэр дуудлагын цаана өнөөх найз нь түүнд бүхэл зовлонгоо тооцсоор тэр цайныхаа цагийн бүхэл бүтэн хагасыг нь түүнд зориулж сонсон өнгөрүүлөө. Ингээд өөртөө бодно. Би энэ найзтай 20 гаруй жил бараг л өдөр бүр ижлэхэн зөвлөгөө өглөө. Гэлээгээд үүнд маань үнэхээр өөрчлөгдсөн юм алга байтал. Би ингэн үүний зовлонг түүний зовлон үнэхээр сонсох ёстой гэж юу гэж халтхан бодно. Ингээд дахиад л өөрийгөө буруутгаж, үгүй би яагаад хүний зовлон сонсож хүнд тус болох ёсгүй билээ дээ гэж бодоод өөрийгөө даруусган өдрийн хоолндоо гарна. Ингэж тэгж явсаар өдрийн ажил нь дуусч 4 цаг 30 минутын үед хүүхдийнхаа багштай уулзах ёстой байсан. Ярилцлагын цагаа сан яаран сандран яг гарахын алдад захирал нь түүнийг барьж авлаа. Ашгүй дэшэри чи нэрээ үнэхээр дандаа зөв цагтаа зөв газараа байж байх юм аа. Гэхдээ чамайг байгаагүй байсан бол би нэрээ яах хүн байсан болоо. Би чиний имэйл рүү чинь нэг дараа 7 хоногт болох нөгөө ярилцлагынхаа бүх юмнуудыг бэлтжсэн явуулсан байгаа шүү. Чи нэг хараад тэгээд нэг янзлахаарай хөө. Стах баярлалаа гэж хэлээд Шэригийн хариултыг сонслгүй алга болж одов. Бодвол 3-7 хоногийн өмнө түүнд янзалж өгсөн бүхэл тэр материал нь байгаа л үз. Ер нь баг дандаа л өөрийнхөө ажлыг Шэригээр яг цагийн тулгсан үедээ хийлгэж байдаг хойндоо. Үүнийг Шэриг уусаа мэдэх юм. Гэвч түүний дотор би яагаад дахиад хүн туслахынхаа оронд ийм элдв бол балаа юм бодно вэ гэж өөр нэгэн бодол түүний дотор эргэлдэнэ. За яах вэ, ямар ч байсан захиралдаа туслах бас нэг ажлын эмэгтэйд авлаа. Хичээж аваад бүгдийг амжуулна гэж өөртөө дотроо өөрийгөө зоригжвол ингээд том хүүгийнхаа сургууль дээр очлоо. Багш нь түүний өдөөс инэв хийлээд үгүй яах вэ, танай хүүч уг нь сайн хүлдэ, үнэхээр хичээлдээ мундаг, ойлгохгүй юм байдаггүй юм. Гэхдээ
заримдаа үнэхээр багшийнхаа хэлж байгаа үгийг сонсохгүй зөрүүдлэх талтай юм аа. Тэр нь үнэхээр хүн болгоныг зовоож байна. Үнэхээр танд асуудал байгаа бол та бидэнд яриач дээ. Үнэхээр бид таны хүүг яахаа үнэхээр яг одоогоор мэдхэ болоод байна. Үнэхээр сургуулийн сэтгэл зүйчэд хандсан ямар нэгэн сэтгэл зүйн асуудал бол биш вэ гэж хэлсэн. Гэхдээ танах гэртээ ямар нэгэн асуудалтай байдаг юм уу? Гэх мэтчлэн түүний багшийн яриа түүний сэтгэлийг улам их зовоолоо. Гэр дотор ч асуудал байдгийн гэв үү? Тийм ээ. Үнэхээр бид гэртээ ч гэсэн үнэхээр асуудалтай байдаг. Үнэхээр түүнийг бид нөхөр бид хоёр үнэхээр ойлгодоггүй. Заримдаа биднэрт үнэхээр хэцүү байдаг. Би нэрээ үнэхээр яахаа мэдэхгүй байна хэмээн Шэригийн нүднээс гинтхэн нулимс асгарч багшийн өмнө сүнхнээсээ салфетыг ирэн хайж сандран суулаа. Ингэх зур хүүгийн багш сандран үгүй яалаа гэж тийм ээ би таныг ойлгож байна. Бид бүгдээрээ л гэртээ асуудалтай байдаг. Тэгвэл үнэхээр хүүгийн тань хувьд бид нэр ямар асуудал байгааг одоо хамтдаа олжглоо шүү дээ. Тийм юм чинь бүгдээрээ хамтдаа асуудал руу харцгаая хэмээн түүнийг дэмэл тайвшрууллаа. Энэхүү тэдний яриа өндөрлөж 5 цагийн их төвжээний өмнө гэртээ харахаар тэр яарвчлан гарч шодов. 6 цаг 30 минут. Тэр үнэхээр гэрийнхнийгаа оройн хоолны ширээний ард суулгах гэж цөхрөнгөө барна. Үүд ирж суух гэсээр байтал оройн хоол нь хэдийн хөрсөн байлаа. Нөхөр нь өөрийнхөө үзэж байсан зурагтнаас салахгүй том хүн ч гэсэн өөрийнхөө тоглож байсан тоглоомноос салж ядна. Харин бага охин нь ямар асуудал дунжсан мэдэхгүй дууга хураан ганцаараа чимээгүй суун. Ийхүү түүний арай ядан цуглуулсан гэр бүлээрээ суух оройн хоолны цаг эд дундаа орж байлаа. Заншил ёсоор түүний утас ширээн дээр хангинав. Зурсхан үгүй би яг энэ гэр бүлдээ зориулсан цагаа үнэхээр өрн таран хиймээргүй байна. Би энэ утасны дуудлагыг үнэхээр авмааргүй байна гэсэн бодолд хүрэх боловч хаа нэгтгээс үгүй ядаж хэн залгаж байгааг нь харж хэл та гэсэн бодол дуу хоолой түүнийг ятгана. Ийхүү бодон дуудлагыг хартал түүний эмэгтэйчүүдийн бүлгийн дарга байлаа. Авахаас биш яах вэ? Үнэхээр дотны минь ганц өдөрдөгч шүү дээ. Ингээд утсаа автал яана уучлаарай Шэри. Чамд би саад болоогүй үсттэй гэж хэлэхэд Шэри өө яалаа гэж дээ. Огтхон ч үгүй хэмээн хотлоо ярав. Шэри би үнэхээр балраад байна. Үнэхээр дараагийн 7 хоногт болох гэж байгаа конференс дээр нөгөө Марги чинь уг нь бол хичээл заах хэрэгтэй байсан, харин гинтхэн уцтаад би очиж чадхаа болчихлоо гэж хэллээ. Үгүй тэгээд оронд нь хэний тавих уу гэж бодоод хамгийн түрүүнд чиний л нэр орж ирлээ. Шэрэм чи энийг нэг аргалах боломж байна уу гэж хэлэхэд Шэрэгийн дотор үнэхээр үгүй би чадахгүй надад өчнөө ажил байна гэж хэлхийг хүссэн боловч өөр нэгэн дуу хоолой түнд энэ бол гайхалтай боломж. Үнэхээр чи бурханд үйлчлэх гайхалтай боломж яг одоо нээгдэж байна. Яагаад чи энэ боломжийг алдах ёстой гэж чи заавал үүнийг хүлээж авах ёстой хэмээн өнөөх дуу хоолой түүнийг ятгалаа. Тэгээд Шэри тэгэлгүй яах вэ Мэри? Би туслая. Би үнэхээр туслахтаа баяртай байна гэж өнөөх л заншсан ёсороо түүнд хариуллаа. Ингээд 7 цаг 45 минутанд тэдний гэр бүлийн оройн хоол дуусч Шэригээс бусд нь бүгд ширээгээ орхин өөрийн тус тусын ажлуудаа хийхээр явцгааж. Харин ширээн дээр дүүрэн аяг тавг үлдсэн. Аргач өгөөдөө хүүхдүүд нь арайч ээжтэй тусуулах тусад арай ороогүй байгаа болохоор хиндэж гомдолтой байлээ дээ. Ингээд оройны 11 цаг Шэри үнэхээр ядарсан, сөхөрсөн байдалтай. Орондоо орохоос өмнө захирлынхаа репортуудыг янзлах, мөн дараа 7 хоногт болох конференс дээр бэлтгэх тэр үгнүүдийг янзлах гэх мэтлэн олон ажил түүнийг дарсаар өнөөх супер Шэри нөхөртөөгөөч ямар харилцаатайгаа мэдэхгүйгээр тэр нэг мэдгэд орой болсон унтах цаг болсныг анзаарч нөхрийнхөө тухай хальтхан бодлогошин үнэхээр бидний харилцаа хаана явандаа хэмээн гайхах зураа өдрийн туршид олон хүмүүсийн тусламж тэр хүмүүсийн хүсэлтүүдэд дарагдсан өөрийнхөө өчүүхэн тэр сул дорой биеийг дийлж ядан орон дээр хөвтөн унтахаас өмнө тэрээр залбирэн Бурхан минь та надад итгэл найдварыг өгөөч. Бурхан минь үнэхээр би зөвхөрж байна. Та надад найдвар болох үз нэгэн үгийг өгөөч хэмээн Библиэд илгэн харлаа. Ингээд Бурханы үгийг унших боловч түүнд ямар ч хариулт байсангүй. Хав харанхуй өрөөнд чив чимээгүй. Аниргүй дотор Бурханаас ямар ч хариулт сонсогдсонгүй.
Харин ганцхан нулимсны тусал түүний номон дээр тусах чимээнээс өөр юу ч байсангүй. За хамтдаа энэ эмэгтэй амьдралыг дүгнэн харцгаая. Мэдээж Шэри аз жаргалтай бусдад тусалж сайн сайхан амьдрахыг хүссэн. Бүх зүйлийг болгож бүтээж амжуулах гэж тэгээд мөн бусдын өмнөөс тэр үүрэг хариуцлагыг хүртэл үүрж бүх зүйлийг хичээж хийсэн боловч эцэстээ ядрал цөхрөл туйлдлыг мэдэрч байна тийм. Тэгээд асуудал нь тэгвэл яг юунд байна вэ? Өөрийн амьдралын эзэн нь байж чадаагүйгээсээ зовж байгаа юм байна. Тэгээд өөрөөр хэлбэл бурхан түүнд зөвшөөрөөгүй ачааг өөртөө зөвшөөрч үүрч байгаа юм байна. Тэгэд бид бүгдээрээ өөрт өгөгдсөн үүрэг хариуцлага хүлээхээр бүтээгдсэн. Тэгвэл ямар үүрэг хариуцлага юуны эзэн байх ёстой вэ гэдгийг бид хамтдаа ярилцсан. Тэгээд бид миний хийх ёстой зүйл болон хийх ёсгүй зүйл гэж юу вэ гэдгийг бас мэдэж авах болно. Тэгэд ажилчин хүн өөрийнх нь биш зүйлийг нэмж хийсээр байх юм бол сүүлдээ ядарч, эцэж, туйлдаж, burnout болох буюу бидний заримдын хошигдгоор бөөрн гарсан гэж ярьдаг тийм үү. Тийм хэмжээнд хүртэл хүрдэг. Тэгээд Шэри маань бүхнийг хийх гэж хичээсэн. Гэтэ үнэн дээр бид бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөрийн амьдралын эзэн нь байж чадахгүй мөн үүрэг харилцаа ухамсарлан ойлгоогүйгээс болоод өнөөдрийн бидний ярилцах сэдв болох boundary буюу хил хязгаарт маань үүсдэг тэр асуудлуудын талаар бүгдээрээ хамтдаа харъя. Тийм учраас бид оюун бодол, бие махбод, сэтгэл, сүнсэндээ хил хязгаарыг тогтоож өгснөөр бид юунд хариуцлагатай байж анхаарал хандуулах уу юунд хандуулахгүй вэ гэдгээ тодорхой болгож өгөх ёстой юм байна. Тэгэхээр эндээс нэг ийм зүйл харагдчихээн л да. Одоо чинь хин нэгэн хүн за та өөрийнхөө тэр хил хязгаарыг мдэггүйгээсээ болоод мэдгүй байгаа тэр байдлаасаа болоод өөр бас бусдын тэр хил хязгаарт нөлөөлдөг юм байна гэдгийг бас олж харж байна л да. Одоо сая хэллээ шүү дээ тэр нэг энэ эмэгтэй ингээд ямар ч нөгөө өөрийн гэсэн тэр хил хязгаар өөрийн гэсэн орон зайгаа алдсан учраас нөгөө эргээд бас хүүхдүүд нь хүртэл ямар нэгэн тийм зан аашны ч юм уу те доголдолд орчихсон байна те хүмүүжлийн доголдолтой болчихсон байна гэд те. Тэгэхээр эндээс дараагийн нэг жишээ маань энд урган гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр дараагийн яг эндээс бас дараагийн нэг жишээ рүү шууд ингээд орчиж байгаа юм л да. Тэрний юу гэхээр нэг эцэг хоёр одоо энэ сэтгэл зүйчдэр ирсэн байна. Тэгээд нэгэн асуудлыг тавьж ирсэн. За манай хүүхэд ингээд айгүй болохгүй байна. Манай хүүхэд айгүй том асуудалтай байгаад байна. Ерөөсөө ингээд сайжрахгүй байна гэд ээж хоёр нь бол ирсэн байдаг. Тэгээд сэтгэл зүйч маань гайхаад тэгээд хүүхэд чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь манай хүүхэд өөрөө ирэхгүй гэдэг юм аа. Яг тэгвэл өөрийгөө асуудал надад одоо асуудал байхгүй гэж үзэж байгаа гэдэг. Тэгээд нөгөө сэтгэл зүйч ингээд гахаа за окей тэгвэл тэгээд хоёрын үзэж байгаагаар хүүхдээ чи асуудал нь юу юм бэ гэхээр ээж өөр нь бол юу гэж хэлж байгаа гэхээр яг бит хоёр бол ингээд хүүхдээ одоо багаас нь те бүх л зүйлийг ингээд одоо хангаж өгөөд сургууль соёлынх нь бүх төлбөр мөнгөийг ингээд төлсөн. Тэгээд ингээд одоо хэрэгцээтэй гэсэн бүх зүйлсийг нь бид хоёр ингээд авч өгдөг байсан тий мөнгө санхүүгээр эзэж дутааж байгаагүй. Тэгсэн чи одоо ингээд манай хүүхэд 25 нас хүрчээд одоо ингээд эрхэлсэн ажил байхгүй. Тэгэл нэг тийм үл бүтэх янз бүрийн хүмүүстэй ингээд нийлээд тэгээд ямар ч тийм нэг амьдралын зорилго байхгүй зүгээр гэртээ ингээд суугаад байдаг тий. Тэгээд гарахаараа одоо орж гарахтаа ингээд дандаа муу зуршил тий хард амигч юм ингээд татаад бид хоёрыг айгүй зоогоод байна. Тэгээд бид хоёр болохоор эргээд хүүгээ одоо бити тэгээч. Тэгээд бити тийм хүмүүстэй нийлээж бити хард амиг татаач бити ингэж одоо муу мухай юм хийгээч. Чи ингээд одоо ажилд орооч гэд ингээд янз бүрээр зөндөө хэлдэг боловч бид хоёрын үгийг өрөөс авахгүй байна гэж одоо гомдлож байгаа тэ эцэгхийн зүгээс бол тэр хүүгээ одоо ингээд ерөөдөө ингээд алдчихлаа айгүй хэцүү байна гэд зовлонд очиж ирж байгаа юм л да. Тэр энэ эцэг одоо номын зохиогчийн зүгээс ямар зөвлөмж өгч байгаа вэ гэдгийг ярих уу те. За тэгээд яг энэ эцэг эхийн хувьд асуудал байгаа зүйл нь
яг хүүхдэд нь бол яг асуудал биш байгаа даа. Энэ хүүхэд өөрөө би бол асуудалтай байна, би болохгүй байна, би бүтэхгүй байна гэж ерөөсөө хийж харахгүй байна. Харин эцэг их нь харахтаа миний хүүхэд болохгүй байна, би бүх ямаар нь хангаж өгөөд тэг бүх зүйлийг ингээд бүтээж өгөөд өмнөөс нь хийж өгөөд тэг санхүүгийн талбар дээр ч санаа зовхгүй болгож өгөөд зүгээр сайхан сураад өгөөч гэж сургуульд явуулмаар байхад чинь сурахгүй байна гэж хараад энэ одоо сэтгэл зүйчдэр ирж байна гэдг нь болохоор эцэг их нь энэ асуудал өөрсдөө асуудалтай байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хүүхдийн одоо өөрийнхөө тарьсан, өөрийнхөө хийсэн зүйлийг тэ үүрч ойлгож ухамсарлах байтал өмнүүр нь ороод энэ хүүхдийн өмнөөс нь энэ тэр хийсэн зүйлийнх нь үүрэг одоо дагвар буюу хариуцлагыг нь хүлээгээд тэгин гутаа тэрэндээ шаналаад зовоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нэгэн зүйлэл байна л да. Энэ эцэг их ингээд хаусныхаа гадаа одоо ингээд зүлэг хуслагч ингээд тавьсан. Хүүн яг хажуудалд нь болохоор яг хажуудлынх нь хаусанд амьдардаг. Тэгээд аав нь болохоор ингээд өглөө болгон зүлэг хуслагчаа ингээд тасаадаг. Тэгин гут нөгөө зүлэг хуслагч нь ингээд гой усан цацраад ингээд зүлгийг ингээд услах хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь өглөө болгон олон ажиллаулаад байдаг. Тэгин гут нэг өөрийнх нь талбайдах өвс нь ерөөсөө ногоорохгүй зүгээр ингээ баг шарлаад идэг. Тэгсэн чинь нөгөө талынх нь хүүгийнх нь талбайн өвс болохоор айгуу гой ингээд ургаад идэг. Тэгэн гут нь нөгөө хүүн харна штэ. Оо миний өвс гой ургач л байна тий. Ямар ч асуудалгүй байна болж байна. Ямар ч асуудалгүй байгаа хгүй. Тэгэн гут яасан бэ гэхээр тэр зүлэг услагч дотор нэг жоохон проблем үүссэн. Тэгэн гутаа яг бүрэн өөрийнх нь талбайг усалж чадахгүй тэр цаатлынхаа одоо хүүгийнхаа талбайны зүлгэнд ингээд цаашаа хурж услаад байна. Тэгэхээр тэрийг ингээд цасаад янзалчих юм бол яг урдах зүлэг нь ингээд өөрхийг нь услаад хүүгийнх дээр нь угаасаа ус хүрхгүй учраас хүүн миний тэгээд урдах талбайн зүлэг яагаад ногоорохгүй байна? Энд чинь асуудалтай байна. Хатаад байна. Тэгвэл би энийг одоо услая. Яг ийм дүр зураг байхгүй юу? Хүүхэд нь өөрөө олж харахгүй өмнөөс нь тэр зүйлийг услаад байгаа учраас тэр хүүхэд тэр зүйлэгний тэ гой байна л гэж хараад байгаа. Тэр хүүгийн талаас гой л байна. Зүгээр л байна. Асуудал байхгүй. Харин ээж аав нь харахтаа миний зүйлийг яагаад болохгүй байна? Миний зүйлэг би ингээд тэ услагч тавьчаад ахт чинь гээд яг л ийм зүрлэл байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр заримдаа хүүхдүүдийнхээ амьдралд ээж аав нь өмнөөс нь ороод тэдний үүрх ёстой ачаагийн өмнөөс нь ээж аав нь үүрж өгöd байгаа. Тэгэд яг энэ асуудал дээр бас яг юу яригдах ёстой вэ гэхээр тарих болон хураахын хуулийн талаар бас хальт дуртахгүй бол болохгүй. Тэгэд энэ тарих болон хураах хуулийг бурхан бидэнд өгсөн байгаад байгаа. Биднийг шийдэхийн тулд өгсөн зүйл биш байгаамаа. Харин яг бидний энэ амьдралтэй тогтсон хэрхэн яаж явагддаг вэ гэдгийг тайлбарлаж байгаа бидэнд мэдүүлж өгж байгаа хэсэг байгаа. Гэхдээ бид заримдаа бид юу тарьснаа хурааж авдаггүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо хүү өөрийнхөө тарьсан зүйлийг хурааж авах гэтэл ээж аав нь дундуур нь ороод түүний хураах ёстой зүйлийг нь өмнөөс нь ороод хураачж байгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ тарих болон хураах гэдэг энэ хууль мань дундуураа таслагддаг байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм хариуцлагагүй хүний өмнөөс тэдний мэдрэх ёстой мэдрэмж эсвэл өвдөх ёстой өвдөлт ч юм уу тэр үүрэг хариуцлагыг мэдрүүлэхгүйгээр урдуур нь ороод байх тусам улам илүү тэр хариуцлагагүй занг нь өдөөж өөгшүүлж улам нэмэгдүүлж өгдөг юм байна. Тэгэд хүн буруу зүйл хийгээд байхад чинь тэг яг өөрт нь ойлгуулж мэдрүүлж өгөхгүйгээр зүгээр л чи буруу юм хийгээд байна штэ. Болооч буруу хүмүүстэй нийлээд байна. Тэг арх тамхи татаад хэрэглээд яваад байна. Ажил төрөл хийхгүй байна. Чи өнөөдөр буруу амьдарж гин гэд хилээд ятгаад ямар ч нэмэргүй. Яагаад гэвэл тэр хүн үр дүнгээ өөрөө мах бодороо сэтгэл зүрхээрээ мэдэрч ийж тэр хүний өөрчлөлт нь бий болж тэр тарих болон хураах энэ хууль үйлчилснээр тэр хүн өөрчлөгддөг байна. Харин энэ саяны жишээн дээр байгаа ээж аав нь болохоор хүүгийнхаа өмнөөс тарьсан зүйлийг өөртөө хураагаад байгаа учраас тэр хүмүүс хүүгийнхаа өмнөөс үүрэг хариуцлагын үүрэнгуудаа асуудлуудыг нь өмнөөс бас шаналаад зовоод санаа зовоод яваад байгаа. Яг ийм жишээг өнөөдөр бид нар ярьж байгаамаа. Тэгээд яг энэ хил хязгаар гэдэг зүйл нь одоо бидний нүдэнд яаж харагддаг вэ гэхээр хашаагаар хашаа тавьдаг, эсвэл уяа татдаг, эсвэл хан хэрэм
босгодог те ингэж бидний нүдэнд харагддаг. Харин сүнслэг ертөнцийн хувьд бид нар нүдэнд минь харагдахгүй хэдий ч яг энэ хил хязгаар гэдэг зүйл маань байж идэг. Тэгэд энэ хил хязгаар нь болохоор таны сүнсний хил хязгаарыг тодорхойлж тэгээд таныг хамгаалалт болж өгдөг байгаа. Тэгээд сургаалт төс 423 дээр хэлсэн байдаг. Юуны төрөнд зүрхээ хамгаал, түүнээс амийн булгууд ундран гардаг юм а гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ хил хязгаар нь биднийг тодорхойлж өгдөг гэж байгаа. Тэгээд өөрөөр хэлэх юм бол мөн би хин бэ? Эсвэл би хин биш вэ? Эсвэл би хаанаас эхлээд хаан дуусаад тэр дуусан газраас миний гэдэг зүйл биш, одоо хүний гэдэг зүйл эхэлж байна гэдэг энэ бүх тодорхойлолтуудыг харуулад байгаа, илэрхийлээд байгаа энэ илэрхийлэмж байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид биенийхээ өмнө тодорхой үүрэг хариуцлагыг үүрдэг. Тэгээ Галаат 6-гийн 2 дээр юу гэдэг вэ гэхээр би биенийхээ ачаанаас үүрэлц гэсэн байдаг тийм үү. Тэгээд яг энэ ачаа гэдэг үг маань англи дээрээ болохоор burden гэсэн үг байгаа. Тэгээд грек хэл дээрээ энэ нь ямар ачааг илэрхийлдэг вэ гэхээр дааж давшгүй маш хүнд ачааг. Одоо би хэрвээ өргөлөө гэж бодоход амар хүнд учраас би нуруугаач хугалах боломжтой. Тэгэхээр энийг одоо булдозер гэдэг те тэрүүгээр л өргөх боломжтой. Тийм хүнд ачааг илэрхийлж байгаа. Тэгэнгуутаа би биенийхээ ачаанаас үүрэлц. Би чадахгүй учраас. Тэгэд энэ юу гэхээр одоо миний санхүү хөрөхгүй байна. Миний чадамж дутж जैन те. Би ингээд ямар ч байдлаар би ингээд чадахгүй учраас би хинэгнээс тусламж авч байгаа. Тэгэнгуутаа та тусалж байна. Та тэр хүний ачаанаас үйлсэж чинь яг тэгвэл танд санхүү магадгүй байна, танд магадгүй хүч байна те, танд магадгүй мэрэгэн ухаан байна. Тэгэн гут нь та тэр хүн тусалж байгаа гэдгийг яг Галаат 6-гийн 2 маань биенийхээ ачаанаас үрэлцээ гэдгийг хэлж байгаа. Тийм учраас одоо бид нар бас яг энэ хил хязгаарын тал дээр юу гэсэн үг хэрвээ би өөрийнхөө амийн хувийг бодоод тэг хил хязгаар гэдэг зүйлийг үүсээд ахт чинь яг энэ нэшлэлээр бас ингэж тэ нэг юм маргалдаан зөргөлдөөн байдаг болвол яг энэ ачаа гэдэг үгээ бас ойлгосноор бид нар бас энэ хил хязгаарыг ойлгох боломжтой байгаа. Тэгвэл Галаатын 6-гийн 5 дээр нь ямар үг байгаа гэхээр хүн бүр өөрийн ачаагаа үүрнэ гэсэн байна. Тэгэд энэ ачаа гэдэг үг нь болохоор англиар load гэдэг үг буюу одоо үүргэвч мэд та өөрөө гэсэн та үүрэх чадвартай боломжтой яг тэр ачааг хэлж байгаа. Тохирсон ачаа гэсэн үг. Тийм. Одоо ингээд та үүрэхэд таны нуруу өвдөхгүйгээр үүрэх боломжтой та энэ ачааг та болохоор өөрөө үүрэх ёстой гэдгийг хэлж өгч байгаа. Тэгээд энэ хил хязгаар маань бидний яг хувийн эзэмшлийн тэр ялгааг харуулж өгснөөрөө бид зүрхээ хамгаалахад тусалд юм байна. Тэгэд сайн зүйлийг бид хашаандаа үлдээгээд муу зүйлийг бид нар гаргаж хаяхад одоо тусалж байгаа энэ хил хязгаар маань. Тэгээ Матай 7-гийн 6 дээр те ариун юмсыг нохтод бүү өгөө. Өөрсдийн сувдыг гахаан өмнө бүү хаяа гэсэн мэт тийм үү. Тэгэхээр хашаа босгоно гэд тэгэхээр хан гэж ботчдаг тий. Ямар ч нөгөө хаалга байхгүй. Тэгэнгуутаа бид нар нөгөө нэг хэрвээ бидний хашаан дотор муу мухай зүйл байх юм бол бид нар тэрийг гаргах ёстой. Тэгээд харин гадна сайн зүйл байх юм бол бид нар тэрийг дотор нь оруулах ёстой байгаад байдаг. Тэгэнгуутаа одоо бидний дотор хэрвээ гим нүгэл байлаа гэж бодъё те бид шарахтай байлаа гэж бодъё. Тэгэх юм бол бид нар хаалгаа нээгээд бид нар бурхны өмнө ирээд эсвэл бусдын өмнө ирээд гимшээд тэр эдгэрлийг хүлээж авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бидний тэр ярьж байгаа энэ хил хязгаар буюу энэ хашаа маань хан хэрэм болохгүй шүү гэдгийг бас энд сануулж хэлж байгаа. За тэгэхээр эндээс нэг сонирхолтой зүйл бас харагдаж байна л да. Тэрний юу гэхээр тэгвэл хүмүүс ер нь те одоо хитрүүлэн одоо нэг хил хязгаар гэдэг зүйл миний орон зай гэдэг зүйлийг одоо хэрхэн ялгах уу? Одоо түрүүний нөгөө хашаагаар ярих юм бол хашааны гаднах нь юу доторх нь юу вэ гэдгийг хүн одоо ялгаж салгахын тулд тийм ээ дотроо байгаа зүйлийг жишээлбэл би за энэ миний одоо хийх ёстой зүйл шүү. Энэ бол миний хариуцсан ажил шүү те. Энэ бол миний boundary дотор байгаа зүйл учраас байх ёстой зүйл учраас би энийг хийх ёстой гэдгийг бас хүмүүсээ ойлгох ёстой болж тарж штэ те. Тэгэхээр зарим хүмүүс бол нөө энийг ялгаж салгахгүйгээсээ болоод өөрийнхөө бас хариуцдаг энэ хийх ёстой зүйлсүүдэд орхигдуулснаас болоод нөгөө boundary маань бас яг хуу алга болдог ийм одоо тохиолдол байх нь шүү дээ. За тэгэхээр эндээс номын зохиолч маань самар хүний тухай жишээг бол оруулсан байгаа юм. За тэр хүн яадаг вэ гэхээр маш олон хүмүүс мэдж байгаа ч гэсэн
дахиад ярьчих. Нэг самар хүн одоо шархацсан дээрэмдүүлээд ингээд зодуулаад шархацсан нэг хүнтэй бол таардаг тий. Гэтэл тэр самар хүн тэр хүнтэй таарахаас өмнө бол нэлээд хитэн тахилч нар тий багш нар тиймэрхүү хүмүүс ингээд хажуугаар нь явж өнгөрсөн боловч хинч туслаагүй. Харин самар хүн бол түүнийг босгоод шархыг боогоод одоо ингээд боож өгөөд авч яваад нэг буудалд авч буулгаад буудлынхын төлбөрийг төлчөөд буудлын эзэнд би энэ хүнийг эргэж ирээд авнаа. Тэр болтол та түр асарж байгаарэ гэж хэлээд яваад. За энэ шиг номын зохиолч маань яагаад авах болчихвоо? Яагаад заавал энэ рүү орвоо те? Тэр энийг нэг тайлбарлах уу? За энэ жишээ болохоор boundary буюу энэ хил хязгаарыг маш тодорхой илэрхийлсэн маш гоё жишээ байгаа юм аа. Тэгээд яагаад гэхээр энэ хүн самар хүн маань ажилдаа явж байгаа. Тэгээд замдаа ийм өвчтөг хүнтэй таарсан. Тэгэнгუутаа тэр хүнийг бол мэдээж шууд хаяаж явчаагүй. Би өөр ажилтаа байна. Би чадахгүй тусалж чадахгүй гээгүй. Энэ хүн үнэхээр тусалж байгаа маш сайхан энэ хүний ачаанаас өөрлөсөж штэ тий. Тэгээд тэр нөгөө нэг замдаа таарлцсан хотелд аваачиж өгөөд энэ хүнийг шарахыг нэмжлээд идгээгээд тий. Ангаагаад энэ байж байгаа чи би ажилтаа байгаа. Тэгээд би мөнгө өгөлдөөгээд тэгээд хэрвээ энэ мөнгнөөс илүү их зарцуулбал би эргэж ирэхдээ төлөё гэд явсан байгаа тий. Энэ жишээг бас нэгэн өөр хувилбар болгож харъя. Тэр нөгөө нэг шархсан хүн маань одоо инглээ гэж бодъё тий. Юу гэсэн үг юм бэ? Чи явах гэж байгаа юм уу? Би энэ ч өвчтөй шарахтаа ингээд намайг ганцаар ингэ бэ энд үлдээх гэж байгаа юм уу? Тэгээ би одоо тий янз бүрийн болвол яах юм? Энэ хүмүүс чинь ер нь надад тий туслах сэтгэлгүй чамшиг ингээд туслах сэтгэлгүй байвал яах юм? Чи яриач тий намайг ингээд орхиж явж болохгүй штэ гэд одоо тий тэр хүнийг одоо ингэж штэ manipulate хийж юм. Тий тэр хүнийг ингээд тий бүр улам илүү тий тэр хүний сайхан сэтгэлийг улам илүү ашиглах чинь. Тэнгуут нөгөө хүн маань за нэрэж тиймдээ за яг хөө би чамтай нэг ганц хоёр хон чиний би гайгүй тэнхэрчхөөлгүй тэгээд тэгээд нөгөө хүний чи асаж масраад ирэх үнгээ байлаа гэж бодъё. Тэгсэн чинь хаалгын нэгэн зарц тогшоод те та ингээд Иерусалимд хийхчихсэн таны тэр ажлыг чинь хүлээсээр агаад тэгээд ердөөсөө таныг ирэхгүй учраас бид нар гэрээгээ цуцлаад бид нар өөр газраас бид нэр тэмээ авахар болцсон шүү. Тантай та одоо энд ирэх шаардлагагүй болчлоо шүү гэж хэлэн гот нөгөө хүн чинь хамаг уурн хүрээд те. Юу гэсэн үгүй энэ чинь гэд те нөгөө хүнд ууралж байгаа хгүй те. Би чамаас болоод би жилд те ганц удаа хийх маш том энэ тэмээний те энэ одоо бизнесээ би ингээд те гэрээгээ би ингээд алтчлаа штэ. Чи яаж надад ингэж хандаж чадчихийна гэд те ууралж байгаа те. Одоо ийм жишээгээр ингээд аваад үзэх юм бол. Тэгэхээр зарим үед яг ийм олон жишээ биднэрт маш их тохиолддог. Бид нар ингээд зарим хүнд ингээд гараас сунгадаг, тусалдаг тийм үү. Гэхдээ энэ самар хүн ямар хүн байсан бэ гэхээр өөрийнхөө хил хязгаарыг мэддэг маш мундаг хүн байгаа байхгүй юу. Би ажилтай. Гэтэ би чамд туслая. Гэтэ би туслаад би эргэж ирээд те болохгүй байгаа үлдсэн зүйлийг чинь ингээд хийж өгнө гэд явж байна. Тийм. Өөрийнхөө хийх зүйлийг хийж байгаа. Тэр хүнд туслахтаач тусалж байгаа. Тэнгуут яг энэ boundary гэдэг зүйл маань яг заримдаа бидний яг одоо нөгөө хүн маань хэрхэн яаж аашилж байгаагаас юм уу эсвэл тэр хүний маань boundary хэрхэн яаж эвдэрсэн те асуудалтай болсноос бусад хүмүүсүүдэд бас яг энэ boundary-ний тэр асуудлууд хэрхэн яаж үүсдэг вэ гэдэг зүйлийг бас харуулж өгч байгаа. Тэгэхээр одоо бидний ийм асуудалд орохгүй байхын тулд бидний boundary дотор бидний энэ хашаан дотор маань яг бидний ямар зүйлүүдийг бид нэр өөрсдөө удирдах бид нар ямар зүйлүүдэд тэр хариуцлагатай хандах ёстой вэ гэдэг зүйлийг би хуваалцъя л да. Тэгэхээр бид нар яг юуг хариуцах ёстой вэ гэхээр бид нар өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг бид хариуцна. Тэгэхээр таны сэтгэл хөдлөл бол таних emotion тийм та тэрэндээ өөрөө хариуцлагатай байх ёстой. Тэ та өөрийнхөө сэтгэл хөдлөлийн эзэн нь байж сурах ёстой байгаа. Хоёрдугаарт та өөрөө хандлага болоод итгэлийнхаа хариуцлагыг та өөрөө хүлээн мөн та зан байдал буюу зан ааш тэ эргэн тойронд хандах тэр зан ааш та тэрийг контролдох тэр бол таны бүрэн тэр хил хязгаар дотор ч багтж байгаа зүйл. Тэгээд дараагийнх нь сонголт та тэгэхээр хийсэн сонголтондоо хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Та ямар сонголт хийсэн тэр сонголтыг чинь хариулт нь ч гэсэн та эзэн нь байх ёстой гэсэн үг. Тэгээ мөн үнс нь буюу таны тэр үнэлэгдэх байдал. Тэгэхээр бурхан таныг үн цэнтэй тооцсон байхад тэр бусдаар үнэлэгдэх гэж байгаа тэр хүсэл нь
бидний хил хязгаарыг эвдэж байдаг байгаа. Тэгээд мөн бас химжээ хязгаараа тавих гэсэн. Тэгэд энэ юу вэ гэхээр та өөрөө захирч сурна гэсэн үг. Та өөртөө үгүй гэж хэлж сурна гэсэн үг. Ямарваа нэгэн төр муу зуршил, муу нөлөө ч юм уу те ямарваа нэгэн төр зүйлдээ хүсэхгүй байгаа зүйлдээ та өөртөө үгүй гэж хэлэх ёстой байгаа. Тэгээд бидэнд өгсөн бэлэг авьяас бол биднийх. Мэдээж бид өөртөө хариуцах ёстой. Тэгээд бас бидний бодол байгаа. Тэгэхээр үнд өөрсдийнхөө бодлын эзэн нь байх ёстой гэдгийг хэлж байгаа. Та өөрөө бодлоо удирдах чадна шүү дээ, тий. Тэгэхээр бид мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд те мэдээж оюун ухаанаа тэлэх мөн хэрвээ таны бодол санаанд асуудал эсвэл яг гажуудал үүсэж байгаа бол тэрийг хүртэл цэвэрлэх, цэгцлэх. Тэгээд яг энэ бүхэн чинь таны яг хил хязгаар дотор байх ёстой зүйлсүүдийг хэлж өгж байгаа. Тэгээд мөн таны хүсэл тэмүүлэл байна, мөн хайр байгаа тий. Тэгээд энэ бүгд өөрөө таны яг хариуцах ёстой үүрэг хариуцлагыг тань тодорхойлж, таны хил хязгаарыг тодорхойлж, та хинбэ гэдгийг тодорхойлж өгж байгаа зүйлүүд байгаа шүү. За тэгэхээр үргэлжлүүлээд бас нэгэн жишээ байна л да, энд нэг сонирхолтой жишээ. За энэ бол бас Монгол өрхүүдэд айгүй түгээмэл тохиолддог гэж би бас бодож байна. Энэ юу гэсэн чинь нэг юм айл байна л да. Тэгээд 4 охин, 1 хүүтэй. Тэгээд хүү нь болохоор хамгийн бага нь. Тэгээд охтууд нь дандаа хүүгээс нь одоо ерөөдөө хамгийн бага нь л 3 насаар ихч, тэгээд хамгийн том 7 насаар ихч. Ийм нэг гэр бүлд өссөн залуу одоо өөрийнхөө зовлонг ярьж байна л да. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр багаасаа ерөөсөө ингээд ихч нартай жоохон юм эхэндээ бол дээрлэхүүлдэг байсан. Одоо ихч нар нэг том биетэй, өөрөөс нь дандаа том байсан учраас тийм жоохон дээрэнгүү хандаад тэгээд жоохон томор нөгөө эрэгтэй хүч нь ингээд жоохон томроод хүч чадалтай болоод ингээд эргээгээд нөгөө ихч нартайгаа ингээд тийм ноцолдож одоо тоглож явах үедээ эргээгээд тийм хариу үзүүлэх гээд ингээд нөгөө ихч нарыгаа одоо юу гэдэг цогох ч юм уу тийм эргээгээд ямар нэгэн байдлаар хариу үзүүлэх гэхтэр гэр бүлийнхнээс нь ямар одоо шахалт ирдэг байсан бэ гэхээр чи ир юм байж одоо ихчээгаа инглээ ир юм байж эмхтэн хүнд гар хурлаач гэдэг юм уу тийм ерөөсөө чи эрэгтэй учраас ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн нэг ийм одоо ээж аваас нь ирж байгаа янз бүрийн интерэгч нараас нь ирж байгаа тийм бүх шахалтууд нь эргээгээд нөгөө хүнээ маш их тийм хүлцсэнгүй тийм сул дорой нэгэн болгож хувиргасан байна. Тэгээд ерөөсөө ингээд тэр хүн бол одоо би эрэгтэй учраас би одоо энэ гэрттэй ганц эрэгтэй учраас би бүхнийг л хийж өгч явах ёстой. Тэдний хэлсэн болгоныг ингээд хийхээс өөр замгүй гэсэн ийм ойлголттой болоод тэгээд эргээд нөгөө нөхөр маань том болсон хойно бол ямар хүн болж хуурсан бэ гэхээр хүнд үгүй гэж хэлж чаддгүй. Тэгээд хүнд ингээд үргэлж тий ашиглагддаг хүмүүс бол тэрийг үргэлж дандаа яг өөрийнхөө хэрэгцээний төлөө ингээд дандаа ашиглаад яваад байдаг тий. Тим нэгэн болж хуурсан байх ч шүү дээ. Энэ гэр бүлийн жишээн дээр Роберт гэж хүн байгаа тий. Энэ хүний жишээн дээр энэ boundary-г хэрхэн тайлбарлах вэ? Тэгэхээр энэ эцэг их яаж байгаа гэхээр хүүхдийнхээ өмнөөс хил хязгаарыг тогтоож өгөөд тэгэн гутаа үгүй гэж хэлэх нь муухай гэдгийг зааж өгөөд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр босод хүн тэгэхээр хүсснээ хийж болно гэдгийг зүйлийг ерөнхийдөө зааж өгсөн байна гэсэн үг. Харин бид нар ямар нэг төр бозар муу зүйлд хүүхдээ үгүй гэж хэлхийг харин зааж өгөх ёстой байгаа. Тэгэхээр магадгүй та хүүхдтэй үгүй гэж хэлэх нь муухай гэж зааж байгаа бол бас бодож үзээрэй. Магадгүй бас та ингэж зааж өгөөрэй. Та хүүхдэд чөлөөтэйгээр та ямар нэгэн зүйлд үгүй гэж хэлэхэд нь тий. Тэгээ бас би санал нийлэхгүй байна гэж хэлэхэд тий. Тэгээ наадхаа зогсоо, надад таалагдахгүй байна. Эсвэл өвдөж штэ тий. Наадах чинь буруу зүйл штэ. Яг ийм зүйлүүдийг тий яг хүүхдэд хэлэхэд нь та бас зааж өгөөрэй. Бас юм болгонд нь хориглож те үгүй гэж хэлэх тэр чадварыг нь өхүүлэх вэ. Тэгээд яг ийм хүчирхийлэлд өссөн те гэр бүл хүмүүсүүд болохоор асуудлын ард байдаг айц нь юу вэ гэхээр яг бусдыг гомдоочихгүй гэсэн айцтай байдаг. Тийм учраас тэд нар үгүй гэж хэлж чаддаггүй. Мөн за би үгүй гэж хэлснээсээ болоод би хаягдчихгүй гэж бодоод тэр хүний хүссэн болгоныг хийдэг тийм үү. Магадгүй үерхдэг найз охин байлаа гэж бодоход одоо найз залуу нь байнга ингээл те
дургүй зүйлийг ингээд хийхийг уриалдаг. Тэнгууд нөгөө охин хаягдчих уу гэсэндээ найз залууга дагаал тэр буруу зүйлүүдийг хийгээд явж идэг ч юм уу тий. Тэгээд бусдаас ингээд нэг юм хамааралтай, бусдтай хараатай холбоотой байх хүсэлтнээсээ болоод тий үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээд зүйл яг бусад хүмүүс уурлах үе тий гэж айснаас болдог. Тэгээд мөн яг хэрвээ би үгүйгээ хэлчих юм бол би дараа нь шийтгүүлэх үе гэсэн тийм айцсаас байна. Тэгэд мөн ямар нэгэн байдлаар би ичгүрт орчих үе дээ. Ичгүртэй байдалд унчих үе дээ. Тэгээд эсвэл мөн амин хуваа хичээсэн хүн шиг харагдах үе дээ те. Мөн эсвэл хүмүүс харахтаа тэгээ энэ ямар ч тийм сүнслэг мэдрэмжгүй, сүнслэг биш гэж хэлэх үе дээ. Одоо тэгээ хүмүүсүүдтэй үзэл бодол зөрөлдөх үе дээ гэсэн ч юм эсвэл өөртөө маш хатуу хандснаас болоод ч юм уу те. Яг ийм байдлаас болоод хүмүүс үгүй гэж хэлж чаддаггүй өөрийнхөө тэр хэл хязгаарт хүртэл ингээд асуудал үүсгэж гисэн байдаг. За ингээд тэгээ саях болохоор ерөөдөө үгүй гэж хэлж чаддаггүй тий. Муудч тэр муугаас зайлсхийж чадгаа болцсон гэсэн үг тий. Яг сэргээрээ зарим хүмүүст болохоор юу байдаг вэ гэхэлэр ямар одоо энэ boundary-ны асуудал байдаг вэ гэхэлэр сайн сайхан зүйлүүдэд үгүй гэж хэлээд байдаг. Одоо өөрт нь хэрэгтэй зүйлд тий. Жишээ нь номын зохиолч маань энэ дээр нэг ийм жишээ авсан байна л да. Одоо эсийн бүлгийн уулзалт ч юм уу тий гэрийн групп гэж бас бид нар ярьдаг тий. Энэ уулзалтын дээр ингээд одоо гэр бүлүүдээр ингээд суугаад тэгээ хоорондоо бүх тэр Bible study-га хийсний дараа хоорондоо ингээд хувийнхаа зовлонгуудыг яриад тий асуудал бэрхшээлүүдэд хуваалцаад тэгээд тэрнийхээ төлөө хамтдаа залбираад тэгээд ингээд явдаг. Тэгсэн чинь тэр бүлгийн одоо ахлагч маань өөрөө бол ерөөд ингээд хуваалцахгүй байгаадсан байна л да өөрийнхөө талаар бусдыгаа бүгдийг ингээд сонсчоод тэгээд хамгийн сүүлд нь ингээд өөрийнх нь ээлж ирсэн чинь ингээд хүмүүсээ бүгдийг тойруулцныг харснаа. За миний асуудал ер нь ингээд та нарыг ингээд бүгдийг сонссон чинь миний асуудал бол та нарын хайхны асуудлын хажууд айгүй жижиг юм байна. Тийм болохоор одоо ингээд би бол баг яриад хэрэггүй юм шиг байна гэж хэлээд тэгээд за өдөр маруулж идэх үү гэд ингээд сэдвийг өөртөө ш хазаалгаад явсан булзаар болсон байна те. Эндээс юу харагдаж байгаа вэ лээ? Тэгээ энэ яагаад ингэж шүү? Энэ хүн ямар боломжийг өөрөөсөө одоо бас тойруулчихв те. Тэгэхээр энэ хүн болохоор бусдаас тусламж гуйх чадваргүй, бусдыг оруулах хүсэлгүй тийм хүн байгаа. Зайлс хийж цухтаадаг хүмүүс нь яадаг вэ гэхээр яг өөрт нь тусламжийг хэрэгтэй байх үед идрүүний хэлсэн шиг булзааруулад яг зогтж байгаа. Тэгэд яагаад энэ нь одоо ингээд хил хязгаарын асуудал вэ гэхээр энэ хүн болохоор зүгээр л яг тэр хан хэрмийг босгочихсон. Би түрүүн бас хуваалцж ирсэн те. Хил хязгаар гэдэг зүйл маань зүгээр л одоо хаалга хашаа байхгүй, хаалгахгүй зүгээр хашаа ч юм уу те. Эсвэл хан хэрэм биш шүү гэж хэлсэнтэй адилхан. Энэ хүн болохоор хэнийг ч оруулахгүй, хэнийг ч гаргахгүй, сайныг ч оруулахгүй, эсвэл одоо муугаач гаргахгүй те. Зүгээр л юм байхын цайз босгоцсон. Одоо цайзын дотор л ерөнхийдөө байгаад байгаа хүн байгаа байхгүй. Харин бурхан бол те хил хязгаарыг мань те салхи агаар ордог, нэвтэрдэг бүр тийм хаалга үүдтэй байхаар тогтоочихсон байхад чинь энэ хүн болохоор тийхгүй ингээд цутаагаад булзааруулаад байгаа. Бас л хил хязгаарын асуудалтай хүн. За дараагийн нэг энэ хил хязгаартай холбоотой бас нэг асуудал нэлээд түгээмэл байдаг те. Тэр нь юу вэ гэхээр нэг залуу маш бага одоо юм цалинтай компанид нэлээд олон жил ажиллаж гисэн юм байна л да. Тэгээд яг ингээд ажилласаа ингээд цалингаа голоод ч юм уу за угаасаа хүнд байгаа учраас те ажилласаа гарыг гэдгээр нөгөө менежер нь гаргадаггүй. Чи намайг ийм байдалтай орхиж явж болохгүй. Чи яхаараа гардیں۔ Тэ чи станараа гэдэг ингээд янз бүрийн үгээр идээд нөгөөдгийг маань эргээгээд ингээд оргоод байгаад байдаг те. Тэгэнгუთ нөгөө залуу болохоор ингээд бас үгүй гэж хэлж чадахгүй, хаяад явж чадахгүй байдлаасаа болоод өөрөө зовн тэр ажлыг ингээд бас хямд өртгөр ингээд хийж өгөөд тий. Тэгэл зүгээр хүний боол болоод ингээд байгаад байгаа байхгүй. Тэгвэл нөгөө эзэн хүн болвол тэр залууг ингээд ашиглаад байгаад байдаг. Тэгээ бүр ингээд амьдралыг удирдчихсан тий бүр өөрийн болгочихсон. Тэгээд эзэж өөрийнхөө тэр юунаас гаргадаггүй. Тэгээ нэг иймэрхүү дүр зураг бол бас ерөөдөө нийтлэг бас харагдаад байдаг тийм. Тэгэхээр энэ дээр хэнийх нь хил хязгаар эвдэгдсэн бэ? Тэр асуудал нь ер нь яг
юунда байна вэ гэдгийг номын зохиолч маань юу гэж тайлбарсан байгаа. Энэ хүн бол зүгээр л яг бусдын хэл хязгаарыг хүндэлдэггүй хүн байгаа. Тэгээд яг ийм төрлийн асуудал нь болохоор яг өөрийнхөө амьдралын хариуцлагыг үүрхээс татгалзаад тэгээд бусдыг удирдах гэж оролддог. Тэгээд бусдаас үгүй гэдэг хариултыг ерөөсөө сонсож чаддаггүй. Тэгээд ийм хоёр төрлийн хүн байгаа байхгүй юу? Энэ нь юу гэхээр түрэмгийлэн одоо захирагч. Энэ юу гэсэн үг гэхээр одоо бусдын одоо хашааг те зүгээр л танкаар дараал төрөмгийлэл ордог гэсэн үг хэлээрээ амаараа те одоо бие махбодороо зүгээр хүчирхийлдэг. Зүгээр л те үгүй гэдэг үгийг хариултыг сонсохгүй те өөрийнх нь юм бүтжил ч юм уу эсвэл өөрийнх нь хүслэл бэлжилээвэл яаж ч хамаагүй шууд төрөмгийлж захирдаг. Бусад хүн те бүр ингээ хил хязгаар байдаг гэдгийг ч бүр ойлгодоггүй. Тэгэл зүгээр л өөрийнхөө үзэл бодолд тулгуурлаж бусдыг л өөрчилж бусдыг л одоо эрхэндээ эрхшээлд оруулах гэсэн. Тэгээд нөгөөх нь болохоор тийм залжин буюу те арга хэрэглэж тэгээ бусдыг ингэж одоо захирах гэж контролт гэж оролддог төрлийн хүмүүс байгаа. Энэ нь болохоор тэгээ бусдыг буруудан мэд тийм мэдрэмжийг төрүүлж те яг өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлүүдийг авах. Тэ чи надад туслахгүй л болвол одоо тэр хүн бүр ингээ нэг тийм өөрийгөө хүртэл буруутгах тийм мэдрэмж хүртэл төрүүлж чаддаг тийм нэг юм нүдрүү нь харж агаад бүр нэг тийм залтай тийм залжин би чамд одоо жишээ нь бас нэг одоо нэг тусалж агаад дараа нь надад өөрийнхөө тусыг авахын тулд бүр ингээ хүлээж идэг отж идэг тэгээд өөрт нь болохоор ингээд чи намайг ингээд дандаа намайг захирдаг гэж оролддог гэж хэрвээ хэлэх юм бол тэрийг ердөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Би ердөөсөө тэгээгүй штэ. Чи өөрөө л мэдхгүй юу? Би чамайг албатан шахаагүй, би чамайг хэцүү байдалд оруулаагүй. Тэл чи өөрөө мэдхгүй юу гэсэн мөртлөө цаана. Үгүй чи тэгээд туслахгүй мó гэлтэй нэг тийм хэцүү хүмүүсд байдаг штэ Яг тийм хоёр төрлийн хүнийг бас хэлж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хүн маань өөрийнх нь хил хязгаар эвдэрч өгсөн учраас бусдыг яг тэрүүгээр удирдах гэж оролдоод байгаа байхгүй. За дараагийн нэг бас их сонирхолтой жишээ байна л да. Энэ эхнэр нөхрүүдийн харилцаан дээр голцоо яжиглагддаг тийм нэг зүйл байна. Тэгээд мэдээж амьдрал дээр бол эхнэр нөхөр хүмүүс хоорондоо үл ойлголцож маргалдах зүйлсүүд бол байж идэг. Харилцаан дотор дандаа байж идэг. Гэтэл ийм төрлийн одоо нэгэн харилцааг жишээ болгосон. Тэрний юу вэ гэвэл нөхөр нь эхнэрийгээ ингээд үргэлж гомдоогоод тэгээд тэрнийгээ ингээд сайн мэдрэхгүй байгаас нь болоод эхнэр нь ингээд маш их одоо гомдол тээсээр байгаа сүлд ингээд нөхөртөө хэлээд айгу хэцүү байна наадах чинь чиний ингээд ийм байгаа чинь надад ингээд айгу хэцүү санагдаж байна гэд нөхөртөө ингээд хэлсэн чинь нөхөр нь тэр зүйлсүүдийн сонсчихсон юу гэж хариулж байгаа гэхэлэр үгүй чамд тэгээд наа чин таалагдахгүй чамд ингээд үнэхээр энэ хэцүү байгаа юм болвол тэгэл болж л доо тэгэл хайч л та энэ сүртэй гэд ингээд нөхөр нь ямар ч одоо тийм эхнэрийгээ бодож яасан ийсэн би яасан бол одоо би юу яах ёстой юм болч гэдэг юм ямар ч тийм хариу үйлдэл үзүүлэхгүйгээр зүгээр л тэнд нь ингээд тэр асуудлыг шууд дуусгачихж байгаа эргээгээд одоо хүй хай гэхгүй байх нь шүү дээ тэгээд ийм одоо харилцаан дээр үүсэж байгаа энэ асуудалд энэ хил хязгаарын тухай хэрхэн тайлбарлаж байгаа юм бэ? Тэгэхээр энэ хүн болохоор бусдын хүмүүсийн хэрэгцээг сонсдоггүй. Бид бусдын өмнөөс мэдээж үүрэг хариуцлагыг үүрэхгүй Гэхдээ бид бие биендээ тодорхой хэмжээнд хариуцлагатай хандах хэрэгтэй баха. Тэгэд одоо энэ эхнэр нөхөр хоёрын хувьд бол харилцаж ярилцсан гэдэг бол бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг байгаа. Мэдээж тэр эхнэрийн одоо мэдэрч байгаа тэр зүйлийг өмнөөс тэр хариуцлагыг хүлээгээл үүрээд тэр ир нөхөр суухгүй ч гэсэн одоо тэр эхнэртэйгээ ярилцаж харилцах гэдэг тэр одоо хэрэгцээг одоо хариуцлагатайгаар бие биендээ өгч хандах ёстой байхаа. Тэгэхээр одоо мэдээж сэтгэл зүрхээрээ холбогдож ярилцаж байгаагийн хэлбэр чинь тэр хүнд хайртай гэдгийг харуулж байгаа бас тэр хүний өмнөөс бас үүрэг хариуцлагатай байгаагаа илэрхийлж байгаа нэг илэрхийлэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхөр нь болохоор яг ямар үйлдэл гаргаж байгаа вэ гэхээр non responsive буюу ямар ч итгэхгүй одоо нөгөө хүнийхээ өмнөөс надад хамаагүй гэсэн асуудлаас ингэж хойш зугтсан байдлыг харуулж байгаа. Тэгээд ийм хоёр төрлийн итгэхгүй хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс байна. Тэр нь болохоор бусдын хэрэгцээнд шүүмжлэгч
хандлагатай. Надад одоо тийм хэрэгтэй байна, ийм юм хэрэгтэй штэ. Тэ ингээд өгөөч, тэгээд өгөөч. Магадгүй миний өдрийн асуудал надад ийм байсан байхгүй юу гэд тэр эмэгтэй хүн одоо өөрийнхөө тэ сэтгэлийн ингээ хэрэгцээг ярмаар байгаа байхад тэрэнд нь үл ошоож байгаа тий. Хоёр дахь нь болохоор зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд л анхаарал тавьдаг. Бусдынх бол ердөөсөө хамаагүй. Миний хэрэгцээ л хангагдаж байвал чиний над зовлон зүдгүүр хуваалцах чинь надад ердөөсөө хамаагүй гэж ханддаг хүмүүс ч юм уу те. Одоо хоёр хүн уулзахад өөрийгөө л ярьдаг нэг хүн байдаг тийм үү. Би зовлонтой байна. Би ингээд байна. Миний амьдрал би гэж хоёлоо уулзаас харсан чинь. Тэгээ нөгөөдхийнхөө яриаг сонсдоггүй те. Тэгин гут чинь одоо миний хэрэгцээ хангагдал би л одоо өөрийгөө илэрхийлж ивэл гэсэн. Тэгэхээр энийг үүрэг хариуцлагынхаа эсрэг яг энэ хан хэрмийг босгоод байгаа хүмүүс байгаа байхгүй эднэр нь. Уул нь энэ нөхөр хүн эхнэрийнхээ өмнө хүлээсэн тэр сонсож ярилцах гэдэг үүрэг хариуцлагыгаа зүр түлхэж байгаа байхгүй. Наад асуудал чинь надад хамаагүй гэд. Тэгээд нөх хил хязгаараасаа эсрэг тэр одоо хан хэрмийг босгож өгч байгаа гэсэн. За ингээд үндсэндээ бол дөрвөн одоо яг энэ хил хязгаарын тухай асуудлуудыг хөндөж ярьлаа шүү дээ тийм ээ. За тэгээд цаашлаад одоо бас нэг их сонирхолтой нэгэн жишээг номын зохиолч маань гаргаж ирж байгаа. Энэ юу гэхээр одоо бараг 40 хүрж байгаа нэг залуугийн тухай. Тэгээд тэр залуу бол ингээд ерөөсө хүнтэй шуудгүй ганц бие. Тэгэнгუутаа ингээд найз нь болохоор ингээд одоо хүнтэй суухыг зөвлөөд тэ нэг одоо болзооны тэр вебсайт майт ингээд бүртгүүлээд ингэжсэн чинь нөхөр болохоор өөдөөс нь юу гэж хэлж байгаа гэхээр үгүй би яг үндэ ял тэгмээргүй байна тий би ял айгуугаа ингээд зүгээр тавтгаараа алган гараал ч юм уу тий шоудаал тэгэл сайхан ингээд чөлөөтэй байгаад тий нэг өөрөөхөө дураараа ингээд сайхан явж ямаар байна тий тэр нь надад таалагддаг тэр нь ер нь илүү гоё штэ гэд ингээд одоо хариу үйлдэл үзүүлж байгаа тий тэрнээс яг ийм өөрийнхөө ийм зан аашаасаа болоод гэр бүлтэй болохоос дандаа үргэлж хойшоо шуудаг ч гэдэм үү те нэг ийм залуугийн тухай ярьж ин л та. Тэгээ энэ залуу одоо энэ жишээн дээр тэр хил хязгаар яагаад орох болчихвоо? Энэ хил хязгаарын тухай boundary-тэй холбоотой энэ ямар асуудлууд байна вэ гэдгийг номын зохиолч юу гэж тайлбарлаж байгаа лээ. Энэ хил хязгаарын одоо хэрхэн яаж бий болдог вэ? Хэрхэн яаж тэгвэл үүсдэг вэ гэд. Тэгээд энэ залуу гэвд болохоор маш их тийм энергитэй залуу те. Гэхдээ ямар ч контрол байхгүй. Тэгэхээр тэр ямар ч тийм контрол байхгүй. Ирч хүчинд тэр хүсэлтэд ямар ч хил хязгаарыг тавьж өгөөгүй байна гэсэн. Одоо бидний энэ хил хязгаар хим хэмжээ гэдэг зүйл чинь яг хүүхэд байх үеэс сурах ёстой зүйл байгаа байхгүй юу. Тэгээ сургаалт өгс 22-6 хэлдэг шүү дээ тий. Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг багаас нь сургаа тэгээд өтөлсөн ч тэр замаа орхихгүй гэж хэлдэг шүү дээ тийм үү. Гэхдээ яг энэ хүүхдийг явах ёстой замаар нь замнуулаа гэдэг нь юу гэсэн үг гэхээр эцэг их энэ хүүхдийг ямар замаар явуулахыг хүсэж чинь тэр замаар явуул гэсэн үг биш. Харин бурхан энэ хүүхдийг ямар замаар явуулаасаа гэж хүсэж чинь их тэр замаар нь явахыг заагаарай гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ хүүхдийн хувьд ийм хөгшин болцсон мөртлөө тий одоо mature биш те ямар ч тийм төлөвшөөгүй хэдийн үүрэг хариуцлага хүлээгээд гэр бүл үүсгээд явж байх хэрэгтэй байсан чинь зүгээр л гоё ингээд шоудаал ингээл явж ивэл энэ хүнд гоё байгаа энэ байдал нь юу байгаа гэхээр хүүхэд жоохон бахта бүх зүйлийг ингээд туршиж үзэх одоо хүсэлтэй байдагтай яг ингээд багаасаа ингээд өсөж явах үедээ тэгээд яг энэ үедээ эцэг хийсэх хүүхэд юу хүсэж идэг вэ гэхээр одоо баярлах үед нь хамтдаа баярлаж хөөрхийг хүсдэг юм байна. Тэгэх үедээ маш зөв хэм хэмжээрэг тогтоож өгөх ёстой. Тэр нь юу гэсэн үг гэхээр за одоо ингээд орон дээр хүүхэд өсөрж ийн гэж бодъё те. Тэнгууд зарим эцэг эхчүүд хараад хамтдаа ингээд өсрээд тоглодог тийм үү. Эсвэл өөр нөгөө эцэг эхчүүд яадаг вэ гэхээр шууд боль наатга боль зогсоо асуудал үүснэ боль гэдэг ч юм уу те. Тэгэнгуутаа бүр эсрэгээрээ бүр тоодгүй юу ч хэлдэггүй тэр хүүхэд өсөрж гин үү шалтан нүцгэн явж гин үү юу идэж гин хаана яаж гин бүр ямар ч хамаагүй тэгэл бараг л өөрөө л хүн болоод өсч идэг нэг хүүхдүүд идэг тийм үү. Тэгэхээр яг энэ саяны залуугийн хувьд болохоор яг тийм ээж аав нь хизээч тэр хүүхдэд яг тэр зөв хил хязгаарыг тогтоож өгөөгүй зөвөр л тэр хүүхд жоохон бахта дуртай юмаа хийж өссөн хизээч тэр хүүхдэд гоё баярлаж хөөрж болно хамтдаа баярлаж болно гэтээ тэ аюулгүй байдал дотор хамтдаа гоё орон дээр өсрөхтэй яг тийм нөхцөлийг бүрдүүлж болж байхад
ердөөсөө ч хайхраагүй орхицсан яг л энэ хүүхдийн энэ залуугийн хүүхэд байх үеэсээ тэр хил хязгаар нь ингэж тогтсон учраас одоо өдийн насалчаад яг ингэж явж байгаа. Тэгэхээр яг үүний эсрэг нөгөө эцэг эхчүүд маань ингээд хүүхдүүдээ бүр хитрхи их одоо захирах гад идэг. Тэ тэрнээсээ болоод хүүхдүүдтэй ер нь бол манай Монгол эцэг эхчүүд бол ялангуяа нөгөө нэг болохгүй гэдэг үгээр хүүхдээрээсөө бүр багаас нь хүмүүжүүлж гисэн нэг юм асуудал байгаад байдаг. Ерөөсөө л даарчин хөрчин тэнд очил түлэгтчин тэгж өөрийгөө ингээд зүсээ хийчин гэлтэй хайч барьж явахаас нөхсүүлээл хутга хүртэл барьж явахаас нөхсүүлээл ингээд бүр багаас нь юу болохгүй вэ гэдгээр ингээд хүүхдүүдэд хүмүүжүүлснээс болоод хүүхдүүд нь ингээд нэг заримдаа бол одоо бүр нөгөө өвчин тусахгүй гэлтэй бүр баглсаар байгаад ингээд тийм нялцгаа биетэй олчдаг. Тэгэл нэг жохон хүүтэн салхи хүлээхээр нөгөө хүүтэн даардаг. Тэгээ ханаа төрчдөг болдог. Тийм бие эсэргүүцэл байхгүй болчдөг тий. Яг иймэрхүү бас нэг boundary-ны асуудал байгаа. Тэгэхээр иймэрхүү одоо хүмүүжлэр өссөн хүүхдүүд нь эргээд том болсон хойно ямар хүн болоод хуурайд байна гэхлээр ямар ч одоо эрсдлийг дааж чадах одоо дааж гарах чадвар байхгүй. Эрсдэлтэй ямарваа нэгэн эрсдэлтэй алхам дээр нүүр тулахад түүнийг давж гарах одоо тийм чадалгүй. Өөрөөр хэлбэл сэтгэлийн тэнхээгүй болчдөг байна те. Яг ингээд асуудал тулгарангууд унцдаг те. Яагаад гэвэл эцэг их нь багаас нь асуудлаас дандаа яг холноор тойруулаад байсан учраас тэг том болсон хойно асуудалтай нүүр тулж чаддаггүй. Рискийг ямар нэгэн эрсдлийг бол хүлээж тээж авч явж чадах. Нөгөөтэйгүр бас одоо сэтгэл чөлөөт сэтгэлгээ гэх юм уу одоо бүтээлч сэтгэлгээ бас байхгүй болчдөг. Эргээгээд юу болохгүй вэ гэдгийг үргэлж харсараа байгаад юу боломжтой вэ, юу болох вэ гэдэг тал руугаа хизээч харж чадгаа болчдөг. Тэгэхээр эндээс ямарч бүтээлч сэтгэлгээ одоо байдаггүй байна шүү дээ. Тэгэхээр энийг бас манай Монгол эцэг эхчүүд маш сайн анхаарч байгаасаа гэж үзэж байна. Нөгөө талаараа болно гэдээ бас чөлөөтэй хитрхи чөлөөтэй ингээд дураар нь хаяна гэдэг нь бас адилхан нөгөө хүнд маань өөрт нь boundary-га тэр сайн суйртай тэр хашаа хан хэрмээ босгож чадахгүй хүрэх юм байна шүү дээ. Нэг болохоор бүр ямарч цонх үүд хаалга байхгүй битүү тийм одоо хашаа хороо бариад өгчдөг байна шүү дээ хүүхдтэй тий. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг аль болох баланстай тэгээд маш тийм зөв одоо гадагшаага ингээд дайсан одоо castle гэдэг нэг хэрмээр том хэрмээр төсөөлөх юм бол гадагшаага гаднаас ирж байгаа тэр дайсны тоглоог харж болох үс тийм жижиг цонхтой тий өөрийнхөө талын цэргүүд ирж байгаа бол одоо тэднэрийг хүлээгээд тосоод аваад оруулдаг тийм томоо хаалгатай бат тийм бүх тийм цайзын тухай одоо кино мэнэн дээр зөндөө гардаг шүү дээ. Тэр яг тийм цайз маш тийм боловсон уян хатан сайн хөрөх чадвартай тийм цайз барих нь бидний хувьд маш чухал байна шүү дээ. Дээрэс нь тэгээд нэмэт хэлэхэд энэ хит захирангуй байдал нь яг энэ хил хязгаарыг асуудалтай болгож өгж байгаа. Тэгэд энэ эцэг эхчүүд маань хүүхдийг алдчих үе те бүх юмнаас ингээд маш их хамгаалснараа эсвэл маш хатуу тийм дэг журам тогтоож өгснөөрөө яг л тэр хүүхдийн хил хязгаарыг багаас нь маш хатуу over control хийгээд тавиад өгч байгаа. Тэгээд бас мөн тодорхойгүй тийм хэмжээг тогтоож өгдөг. Яаж гэхээр одоо жишээ нь архиудаг аав ээж хөвчлэн бас их тохиолддог юм байна л да. Нэг өдөр маш сайхан ааштай хүүхдтэй ханддаг. Тэгэн гутаа архиугаад ч юм уу те эсвэл архи уусныхаа дараа ч юм эсвэл амар муухай аашилдаг, хатуу ханддаг ч юм уу те. Тэгэн гутаа энэ хүүхд ингээд гайхаж эхэлт юм байна л да. Яг яаж одоо тэр хүний зүйл нь те аль нь үнэн эсвэл би алийг дагах хэвээр алиугаар нь байх хэвээр гэдгийг мэдэхгүй яг юм тодорхойгүй хэмжээр амьдралд нь тогтоочоор өөрөө амьдрал дээр ирэхээр бас яг амьдрал дээр яаж хандах хэвээр мэддэггүй болчих тийм ээ. Би хүүхэд байхад бас ингээд тохиолддог бас юм гинтийн цохилт маань хүртэл тэр хил хязгаарыг тогтооход хүртэл бас маш их асуудалтай болгож өгдөг юм байна. Тэр жишээ нь ингээд нэг хүү байгаа байхгүй юу? Ээждээ байнга зодуулж өссөн. Тэгээд бүр ингээд
яг юунаас болоод зодуулж байгаагаа заримдаа хүртэл мэдэхгүй тэгээд яг ээж нь ингээд уурлаад зодох үед ингээд ээжийнхаа нүдрөө хараад бүр ингээд би тэ таны хэлсэн болгоныг хий та намайг битгий зодооч тэгээ би та юу хүсэж чинь би тэрийг чинь хийгээ бүр тэр хүнийг ингээд зодуулахгүй байхын тулд бүр ингээд хэлсэн болгоны чи хийгээ бүр ингээд гуйдаг нэгэн залуу том болоод гэр бүлтэй болохтой маш их асуудалтай байсан. Тэгээд найз охинтой болоод гэр бүлтэй болоод тэд нь бүгдээрээ ингээд нэг бүтлгүүцсэн. Ягаад тэгэхээр тэр эмэгтэйчүүдийн тэр уурлаж байгаа тэр уур уцаар нь яг тэр нөгөө багада ээжийнхаа нөгөө таалалд нийцүүлэх гээд те бүр ингээд зодуулахгүй л байвал энэ хүнийг уурлуулахгүй л байвал би зодуулахгүй л байж ивэл ингээд гисэн шархнаасаа болоод тэр эмэгтэйчүүдтэй ингээд юусаа харилцаж чадахгүй дандаа асуудлууд ингээд үүсдэг байсан. Тэгээд яг энэ бүх зүйлүүд маань яг бий болж ингээд төлөвшөх яг тэр хүүхэд байх үед бүрэлддэг тийм алдаатай гэх юм уу те согогтой хэл хязгаарууд байна. Тэгэхээр мэдээж яг энэ сүүлийн хэлсэн яг тийм гинтийн цохилтууд магадгүй одоо хэнийг нь өнгөрөх ч юм уу те эсвэл ингээд маш хүн дээр өвдөх ч юм уу мэдээж хэлж хэрэггүй тэр зовлон бэрхшээлүүдээс бас үүссэн тийм одоо асуудлууд байж болно. Гэхдээ бид нэр энийгээ тодорхойлж мэдээд тэр одоо нурсан хан хэрэн байх юм бол бид нэр ингээд засаж янзлаад тий босгодог шиг бид нэр одоо өнөөдөр энэ номоор дамжуулаад миний хэл хязгаар минь ямар байна? Эвдэрсэн байна уу? Хан хэрэмгүй байгаа бол хан хэрмэн дотор байгаа бол тий агаар сав тий оруулах тий хаалга үдэ нээж өгөх тий маш олон зүйлүүд байгаа. Номын маань 2 дугаар хэсэг дээр бол яг энэ хэл хязгааруудыг дотор нь ингээд нэлээд сайн задлаад гэр бүл доторх хэл хязгаар, найз нөхдүүдийн хоорондох хэл хязгаар, за мөн хань ижлийн хэл хязгаар, үр хүүхэд, ажил, за digital age буюу одоо энэ цахим ертөнц, цахим үе те энд байх хэл хязгаар, за өөрөө өөртөө тавих хэл хязгаар, мөн бурхантай харилцаанд хэл хязгаар гэсэн энэ олон шийдвүүдээр ингээд дэлгэрэнгүй ярих байгаа. Тэгээд бит хоёр бол номынхоо ер нь нэг цөөн хэдэн жишээнүүдийг дурдаад явсан ба тэгээ өнөөдөр тэгэхээр таныг бас энэ номыг аваад өөртөө уншаад хэрэгжүүлээсэ гэж бас уриалж байна. Уншаад үзээсэй гэх юм бол маш их зүйлийг ойлгоно. Тийм тэгээд айгүй их зүйлийг ойлгох бах тэгээд амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсүүд бас нэлээд байгаа хаа. Тэгээд ямар ч байсан бидний өнөөдрийн подкаст танд таалагдсан гэж итгэж найдаж байна. Тэгээд таны бас амьдралд үнэхээр хэрэгжих болтугай бүгдээрээ бас хэл хязгаараа зөв тодорхойлж, зөв тогтоож, тийм ээ. Түүнийг алдахгүй барьж яхахын тулд илүү сайн хичээцгээе. Тэгээд та биднийг subscribe хийхээ мартваа. Мөн бас бидний одоо подкасттай холбоотой санал сэтгэлдлүүдээ тамаа сэтгэл хэсэгтэр тий үлдээж болно. Тэгээд анхаарал тавин сонссонд маш их баярлалаа. Дараагийн подкаст хүртэл түр баяртай.